Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, эерэг подкастын эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За, энэ удаагийнхаа дугаараар нийгмийн тархи буюу social brain гэдэг ийм сэдвээр та бүхэнтэй ярина. За, манай эерэг подкастаар бол дандаа тийм хүний эерэг сэтгэл зүйн талаар ярьдаг positive psychology гэдэг ойлголт байдаг. За, энэ талаар сүүлийн 50 жилийн хугацаанд гарсан энэ ойлголтуудын талаар та бүхэнд мэдээлэл хүргэдэг гэдгийг та бүхэн мэдж байгаа баха. Бидний сэтгэл зүй, аз жаргал, эрүүл мэнд бүгд бусдтай хэрхэн харилцаж байгаагаас их хамаардаг гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ асуудалд бол харилцаа хамгийн чухал нөлөө үзүүлдэг. За, энэ ойлголтыг би илүү их тийм хүүхдийн бага наснаас ахгуулаад ер нь хүмүүсийн нийгмийн амьдралд оролцож байгаа үйл явдлуудтай холбогдуулаад физиологи талаас нь илүү их тайлбарлая гэж бодож байна. За, нялх хүүхэд төрөнгүүтэл эцгийнхээ дуу хоолой, нүүр царайг таньж тэдэнтэй ойр байхыг бол ирмэлзэж идэг. За, энэ нь бол бидний тархи төрөлхийн тийм харилцах механизмтай байгааг харуулж байгаа. Хүүхэд дөнгөж төрөөд л бусдад харилцахыг ирмэлзэж байгаагаас харахад гэсэн үг л дээ. Тэгэхээр эндээс бид нэраа хүүхэдтэй ч юм уу харилцаж байхад сэтгэл хөдлөлөөр давмгайлсан юм харилцаанууд инех ч юм уу харцаараа ямар нэгэн дохио өгөх энэ төр гэдэг энэ зүйлүүдэд хүүхэд эргүүлээд хариу үйлдэл үзүүлж байгааг та бүхэн харсан баг. За, судалгаагаар эцэг эхийн анхаарал халамж нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. За, нэраа хүүхдтэй тогтмол ярилцаж, тэрвэрч, хайрлаж халамжлах нь тэдний тархинд аюулгүй байдал, итгэлцлийн тийм хамгийн суур мэдрэмжүүдийг бий болгож сэтгэл зүйн хувьд тийм тогтвортой өсөж хөгжөхөд хамгийн чухал нөлөө үзүүлж байна. Эсвэргээрээ хайхрамжгүй орчинд өссөн хүүхдийн тархи стрессийн гормон шилждэг. За, тэгээ айдас түгшүүрийг илүүтэй их мэдэрдэг болчдөг юм байдалтай. За, судлаачид хүмүүс хоорондын харилцаа тархины тэр бүтцийн хэмжээнд хүртэл нөлөө өөрчлөлтийг оруулдаг болохыг бол баталсан. Жишээлбэл бид хин нэгнээс дэмжлэг, халамж мэдрэх үед окситоцин хэмээх хайрын даавар ялгарч идэг. За, энэ нь зөвхөн аз жаргал мэдрүүлэхээс гадна стрессийг бууруулж зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж идэг. Мөн нэгэн сонирхолтой туршилтаар бол эцэг эхийн тэврэлт хүүхдийн зүрхний цохилтыг тогтворжуулж стрессийн түвшнийг бууруулдаг болохыг бас тогтоосон байна. Өөрөөр хэлбэл бидний биологийн систем хүртэл харилцааны ач холбогдлыг баталж харуулад байна л гэсэн. За, ээж аавуудын тэр тархины мэдрэлийн хэсэг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг энэ хэсэгт ярив. За, энэ чиглэлээр хийсэн олон судалгаанууд байдаг. За, урд өмнө нь бол мэрэгч амьтад дээр ч юм уу бас юм туршилтуудыг хийж ирсэн. Сүүлийн үед бол энэ fMRI, EEG гэх мэт хүний тархины үйл явцыг скандж хэмждэг ийм багжууд гарч ирсэнтэй холбоотойгоор хүний мэдрэлийн хэсгийн үйл ажиллагаа харилцаанаас яаж шалтгаалж өөрчлөгдөж байна вэ гэдэг талаар судалгаанууд нэлээд хийгдсэн. За, эдгээр судалгаанууд нь бол даавар, нейропептид, нейротрансмиттерүүд хүний эцэг эхийн зан үйлд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бас харуулдаг байгаа. За, fMRI технологи бий болсонтой холбоотойгоор тархийг сканддаг төхөөрөмж бий болсонтой холбоотойгоор судлаач тодорхой ажлын явцад тархины янз бүрийн хэсэгт хүчил төрөгчөөр хангагдсан цусан дах өөрчлөлтүүдийг хэмжих замаар энэхүү үйл явцыг судалсан байна. За, энэ төрлийн эрт үеийн судалгаанууд дээр ихэвчлэн ээжүүдийн мэдрэлийн холбоосуудыг бол нэлээд их судалсан байдаг. Харин аавуудын мэдрэлийн холбоосын үйл ажиллагааг бол харьцангуй бага судалсан. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд бол аавуудын мэдрэлийн холбоосуудыг судлах судалгаа бол нэлээд нэмэгдсэн байна. Хүүхэд төрөх үедээ өөрийгөө хамгаалах, бусдыг анхаарлыг татах хамгийн хүчтэй арга нь тийм сэтгэл хөдлөл тэр дундаа юм ойлгох явдал байдаг. За, нялх хүүхэд хайр халамж, анхаарал шаардлагатай үедээ уйлж эцэг эхийнхээ тусламжийг хүсэж идэг. За, харин эцэг эх ээж аавууд хүүхдийнхээ ойлгох чимийг сонсоод тархины хэсэгт ямар хариу үйлдэл бий болдог вэ гэдэг талаар. За, энэ асуултанд бол хариулахын тулд судлаачид
ээжүүдийн тархины үйл ажиллагааг fMRI-гаар судалсан. За судалгааны явцад ээжүүдэд хүүхдийнх нь ойлгох чимийг сонсгосон байна. Тэгээ эндээс хараад нөгөө тархины аль хэсгүүд нь илүү их идэвхжиж байна гэдэг. Тухайлбал тархины урд хэсгийн бороо гадар гэж бид нэр өмнө ярьж байсан нөгөө PFC гэдэг хэсэг тийм. Нөгөө сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргалттай холбоотой хэсгийг зохицуулж яадаг. За мөн мэдрэлийн духны бор гадар гэдэг OFC гэдэг хэсэг байдаг. Энэ нь бол хайр халамж, харилцааны хариу үйлдэлүүдтэй холбоотой хэсгүүд. Тэгэхээр ийм гурван хэсгүүд бол ээжүүд дээр идэвхжиж ирсэн байна. За энэ бүсүүдийн идэвхжил нь бол тэр эцэг эхийг хүүхдээ анхаарч хайр халамж үзүүлэх, тэдэнтэй харилцаа холбоо тогтооход бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэсгүүд байна гэсэн үг. Харин энэ хэсгүүдийн үйл ажиллагаа доголдуул гэсэн үг тийм. Доголдох юм бол эцэг их сөрөг зан үйл илэрхийлэх, хүүхдтэйгээ буруу харилцах, хайр халамжаар дутаах, хайхрамжгүй хандах гэх мэтчлэн ийм зүйлүүдийн магадлал бол нэмэгдэж байдаг. Хайр халамж ер нь хүний тэр тархины бүтцийг өөрчилдөг гэдэг асуудал байна. Судлаачид бол энэ туршилтыг бас хийсэн. Хүүхдтэй хайр халамж өндөртэй ээжүүдийн тархинд илүү их хэмжээний саарл бодис үүссэн байгаа. Энэ саарл бодис гэдэг нь бол тархины тодорхой хэсэг илүү их идэвхтэй байгаад ах тусам тэнд тодорхой хэмжээний саарл дагавар нэмэгдэж байна гэсэн. За энэ нь бол хайр халамж зөвхөн хүүхдэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна эцэг эхийн тархийг ч бас хөгжүүлдэг юм гэсэн юм санаа явж байна. Мөн энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүүхдүүдийг бол ялангуяа ирээдүйд халамжтай тэгээд үр хүүхдээ сайн өсгөдөг ээж болоход нь бол маш чухал нөлөө үзүүлдгийг судалгааны үр дүн харуулсан. За харин өөр нэг судалгаагаар аавууд хүүхдийнхээ хүүсээс хамаарч өөр хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл аавууд хүүхдийнхээ хүү эсвэл охин гэдгээс шалтгаалж тархины өөр хэсгүүд нь идэвхждэг юм байна гэсэн. За энэ нь аавууд охидтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөл, хэл ярианы шинжтэй харилцан ойлголцох хандлага төлхөө байдаг гэдгийг харуулж байна. Харин аавууд хөвгүүдтэйгээ биеийн хөдөлгөөн шаардсан тодорхой үйлдэлүүдээр харилцан ойлголцдог энэ хандлага бол илүү их төлхөө харагдаж байна гэсэн. Энэхүү судалгаанууд бол бага насны хүүхдтэй харилцах үед үүсэх тархины үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан судалгаанууд байна гэсэн үг. За эцэг эхийн хүүхдийн харилцаа хүүхдийн ирээдүйн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэж. Нялх хүүхдийнхээ ойлгох дунд үзүүлж буй тархины хариу үйлдэл хүүхдийн ирээдүйн нийгэм сэтгэл хөдлөлийн чадвартай шууд холбоотой байсан. Ялангуяа хүүхдээ 1 сартай байх үед сэтгэл санааны төвшөөртэй байсан ээж аавууд эдний хүүхэд бага насндаа сэтгэл хөдлөлийн чадвар сул хөгжөхөд нөлөө үзүүлсэн байсан гэж үзэж байна. Хүүхдээ 1 сартай байх үед эерэг бодол хандлагатай байсан ээж аавуудын хувьд тэдний хүүхдүүд бага насндаа нийгэм сэтгэл зүйн чадвар нь илүү сайн байсантай холбоотой байсан гэж. Энэхүү судалгаанаас үзэхэд ээж аавууд хүүхдийн сайн сайхан байдлын талаар илүү эерэг гэгээлэг бодол төсөөлөлттэй байх нь хүүхдийн нийгэм сэтгэл зүйн чадварт эерэг нөлөө үзүүлдэг болохыг бид нар харж болж байна гэсэн. За өөр нэг судалгаагаар энэ бол нэлээд урт хугацааны судалгаа 4 жилийн хугацаанд хийсэн тасралтгүй ажиглалт судалгааны үр дүн байгаа. За энэхүү судалгаагаар хүүхдээ илүү их асарч халамжилж байсан ээж аавуудын хүүхдүүд сургуулийн өмнөх насндаа нийгмийн идэх өндөртэй байсан. Сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар өндөр байсан гэж. Өөрөөр хэлбэл хүүхдээ илүү сайн анхаарч асарч хүмүүжүүлж байсан эцэг эхчүүд хүүхдтэйгээ илүү зохицсон зан авирыг харуулж байсан гэсэн. Бидний харц сэтгэл хөдлөлийн байдал хэл яриан тийм ээ. Нялх хүүхдтэйгээ илүү сайн ойлголцох боломжийг олгож хожим тухайн хүүхдүүдийн нийгмийн чадварт эерэг нөлөөг үзүүлсэн гэж. Ийм нөлөөнүүдийг ээж аав хүүхдүүдтэй үзүүлдэг байх нэ гэсэн. Тэгэхээр нялх бага балчир насандаа эцэг эхтэйгээ тогтоосон тэр харилцаа нь хүний тархийг физиологийн хувьд төлөвшүүлж амьдралынхаа турш, насан туршдаа бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах тэр үндэс суурь нь болж өгч идэв юм байна гэж үзэж байна. Нэгэнт ирээдүйд тэр бусад хүмүүстэй илүү үр дүнтэй харилцах тэр тархины бүтц, дэд бүтцийг хамгийн хүчтэй бий болгодог цаг үе бол тэр нялх бага балчир насны үе байна гэсэн. За тэгэхээр зарим нэг ингээд нийгэмдэр гарсан нийгмийн харилцаатай холбоотой энэ асуудал бас ямар нөлөө үзүүлж болох вэ гэдэг талаар товчхон бас авч үзье. За бидний романтик харилцаа гэж байдаг тийм хасуудын харилцаатай холбоотой. За энэ романтик харилцааны үед бол тархины мэдрэлийн системийн хэд хэдийн хэсгүүд бас хамаарч идэг. За нэгдүгээрт бол бидний ярьдаг тэр окситоцин буюу аз жаргалын даавартай холбоотой. Ийм ахуйдын хүрэлцэх, ойр дотн байх, сэтгэл хуваалцах үед ялгарч тийм ээ харилцан итгэлцэх ийм тэлцлийг бас бий болгож идэг.
За хоёрдугаарт нь тэр допамин гэж байна тийм. Допаминыг өдөөх системийн романтик харилцаа болвол тархины урамшууллын замыг идэвхжүүлж таашаал авах тэр мэдрэмжийг бий болгож өгдөг. Холбоо харилцааг илүү удаан хугацаанд хадгалах тэр нөхцөлийг бас бий болгодог. Гуравдугаарт нь толон тусгаллын мэдрэлийн эсүүд гэж байдаг. За бусдын сэтгэл хөдлөл үйлдэлд хариу үйлдэл үзүүлдэг. Одоо мэдрэлийн эсүүд гэсэн үг тийм. Сэтгэл хуваалцах. Тэр хүний байр суурьнд өөрийгөө тавьж үзэж, тэр хүний мэдэрж байгааг хажууд нь мэдрэх. Энэ одоо чадвартай холбоотой байсан. Тэгээ энэ хэсгийг илүү их бас идэвхжүүлдэг. За тэгэхээр хүнд одоо хань ижил гэдэг сэтгэл зүйн хувьд бол маш чухал хэрэгцээг хангаж өгч байгаа зүйл юм а гэдгийг бас сая тэр мэдрэлийн холбоосуудын үйл ажиллагаанаас харсан баг. За олон жил ханилсан хосууд одоо хоорондоо үг хэлэхгүйгээр бие биенээ ойлгодог. Боссон гэдэг ийм яриаг бол бид бас олон удаа сонсч ирсэн баг. За тэгвэл одоо үүнийг эерэг мэдрэл судлалын үүднээс тайлбарлах юм бол тархины тэр синхрончлол гэж байдаг. За энэ синхрончлол гэдэг нь бол харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг одоо автоматар яг түүнтэй ижил төвшөнд мэдрэх үйл явцыг хэлж байгаа. За нэг судалгаагаар 104 насны хүрэгчдийг танихгүй хүн болон хостойгоо харилцах үед тархинд ямар өөрчлөлт гардгийг одоо EEG төхөөрөмж ашиглаад судалсан байна. Тэр судлаачид энэхүү судалгаагаар бол хосууд хоорондын мэдрэлийн системийн үйл ажиллагаа түрүүний ярьсан синхрончлалыг харуулдаг юм байна гэдгийг олж тогтоосон байна. Тухайлбал тэд бие биетэйгээ харилцаж байгаа үед хосуудын тархинд ижил дохио үүсэж байгааг олж тогтоосон. Мөн одоо хосууд сэтгэл хөдлөлийн видео үзэж байхдаа сэтгэл хөдлөл бүхий тийм видео бичлэг үзэж байхдаа танихгүй хүмүүстэй харьцуулахад тархины үйл ажиллагаанд илүү их синхрончлол явагдаж байгааг харуулсан. Өөрөөр хэлбэл тухайн хосуудын тархинд яг ижил одоо процесс өрнөж байгааг харуулсан гэсэн үг. Танихгүй хүмүүс одоо шинэ хоёр танихгүй хүн хоорондоо тэр бичлэгийг ингээ үзэж яхад бол тархин доторх тодорхой өөр хэсгүүд идэвхжиж явах магадлалтай болов. Хосууд үзэхэд яг ижилхэн үйл явцууд өрнөж байгаа болохыг олж тогтоосон байна. Тэгэхээр энэ бодит амьдрал дээр ч хэл байдаг. Нэг жишээг дурдахад бол 2 жилийн туршид үйл ойлголцол зөрчил маргаантай байсан хосууд тухайн маргаан үйл ойлголцоо шийдвэрлэхээр сэтгэл зүйчдүүдэд хандсан байдаг. За тэгээд сэтгэл зүйн эмчилгээч гэдэг юм одоо зөвлөгөө өгөх үеэр анх танилцах үедээ үзэж байсан киногоо дахин одоо хамтдаа үзэх, анх болцож байсан газартаа дахин болцох ийм даалгаврыг сэтгэл зүйчээс авсан байна. За дараа нь тэд энэхүү даалгаврыг биелүүлэх явцад төрсэн мэдрэмжээ хуваалцах үед анх танилцж байсан үеийнхээ мэдрэмжийг авч за хуучин дурсамжууд санаанд орсон тухайга сэтгэл зүйчд бол хоёулаа ярьсан байна. За энэ одоо дурсамж сэргэх үед тэдний тархинд синхрончлол явагдаж байсныг тод жишээ юм а гэж хэлж байна. Тэгээд цаашлаад зөвхөн тухайн үед мэдэрч буй мэдрэмжээс гадна ирээдүйд тохиолдох амьдралд хандах хандлага, зан чанар, үйлдэлийн хувьд ч гэсэн ижил төстэй болох тохиолдлууд бол нэлээд түгээмэл байдаг гэсэн. За энэ найз нөхөрлөлийн хувьд ямар онцлог ялгаа байдаг вэ? За 2010 онд хийгдсэн нэг судалгаа байдаг. За энэ найз нөхөрлөлийн харилцаа нь хүмүүсийн амьд байх магадлалыг 50%-аар нэмэгдүүлж стрессийг зохицуулахад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. За хүн нийгмийн амьтан болохынхаа зөвхөн амьд байхын тулд төдийгүй за эрүүл мэнд урт наслалт амьдралын сэтгэл ханамжийг бий болгоход нөхөрлөлийн үүрэг бол маш чухал нөлөө үзүүлж байна. Хүнд одоо ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдох за энэ үед бол ихэвчлэн найз нөхдөдөө одоо ханддаг. За тэдэнтэй ярилцаж сэтгэлээ хуваалцаж байдаг нь бол бидний амьдрал дээрээс харагдаж байна. За энэ нөхөрлөлийн одоо мэдрэлийн эсийн холбоосууд энэ талаар бас судлаачид нэлээд судалгаа хийсэн байна. Нөхөрлөл тэр хайр дурлалын харилцаа бага насны тэр эцэг эхийн харилцаатай холбоотой физиологийн систем дээр суурилж явагддаг. Түрүүний бидний ярьсан ээж аавын мэдрэлийн холбоосуудын талаар ярьж байсан. Хүүхдэд тархинд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Тэрэн дээр суурилж энэ ирээдүйн одоо энэ романтик харилцаа гэж ярьсан, энэ найз нөхдийн харилцаа гэж ярьж байгаа. Эдгээр тэр өмнөх бага насны хүүхдийн ээж аавтайгаа харилцаж исэн харилцааны үүссэн мэдрэлийн эсийн холбоосын үр дүн дээр явагддаг юм байна гэдгийг олж тогтоосон байгаа юм л да. Жишээлбэл Филдман гэдэг одоо судлаачийн 2013 онд хийсэн судалгаагаар нялх байхад нь илүү их анхаарал халамж тавьдаг байсан ээжийн хүүхдүүд 3 настайдаа нөхөрлөлийн харилцаа илүү их бат бөх болж ирж байгааг харуулсан байна. Тэд хамгийн сайн найзтайгаа илүү ив найртай тоглож тэдний одоо шүлсээр окситоцин даавар их хэмжээгээр ялгардаг болохыг илрүүлсэн байна. За энэ хүү судалгаагаар зарим ген одоо дүнчлээ одоо эцэг эхийн окситоцины түвшин нь
хүүхдийн хожмын нийгмийн чадварт бол нөлөөлдөг болохыг бол олж тогтоосон. За мөн нөхрөл нь гипоталамус, за бөөрийн булчирхаан дааврын системийн уул зургийг бас одоо зохицуулж идэг. За энэ бол стресстэй үед кортизолын түвшнийг бууруулах нөхцөл болж. За улмаар хүний танин мэдхүйн үйл ажиллагааг сайжруулах буюу одоо тэр гиппокампусын үйл ажиллагааг сэтгүүлдэг. Өөрөөр хэлбэл бага насндаа хайр халамж илүү их мэдэрсэн. За энэ тохиолдолд тэр үед үүссэн мэдрэлийн систем нь ирээдүйн хожмын тэр найз нөхөдийн харилцаа, хосын харилцаанд нь эерэг нөлөө үзүүлэх юм байна. За ингэснээр одоо дахиад тэр танин мэдхүү үйл ажиллагаанд нь эерэг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг бол бас харуулж байгаа. За мөн менти-ментор харилцаа гэж бид нар бас яриад байдаг тийм рол модель, үлгэр дуурайл авдаг хүмүүс. За ийм харилцаан дээр бас энэ нөлөө үзүүлсэн байгааг бас судлаачид олж тогтоосон. За өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн одоо үйл хөдлөл, зан характерыг ерөнхийдөө за дээрээс нь тэр авьяас чадвар ч гэх юм уу юмнуудыг, мэдлэг чадвар юмнуудыг даган дүүрээд байна шүү дээ. За энэ бол тархины одоо тэр толин тусгалын мэдрэлийн эсүүдийн төвчлөлтэй холбоотой байдаг гэж үзэж байна. За энэ бол биднийг ухамсаргүйгээр ч болов тухайн хүний зам байдал, ур чадварыг өөрийн болгоход хүргэдэг ийм тархины мэдрэлийн эсүүд гэсэн. Жишээ нь одоо мэрэгжлийн тоогоочийн хажууд удаан ажилласан даатлагч цаг хугацааны явцад одоо жинхэнэ мастер болдог нь зүгээр ч нэг одоо тохиолдлын зүйл биш. Тархины энэ толин тусгалын мэдрэлийн эсийн үйл ажиллагаатай шууд холбоотой. За тэгээ менторын дэмжлэг зөвхөн ур чадвар эзэмших тус харилцааны уян хатан байдал, сэтгэл хөдлөлийг зохицуулах чадварыг ч давхар бас хөгжүүлж идэг. За жишээлх юм бол алдартай зохиолч одоо Роулинг зохиол бичих замлынхаа ихэнх үед бол алдарт зохиолч одоо Ин Ранкинаас бас зөвлөгөө авч өөрийн уран бүтээлийг тойрох одоо тэр сэтгэл зүйг бол бас бүрдүүлж ирсэн гэж ярьдаг. За мөн Стив Джобс залуудаа алдартай одоо зохион бүтээгч, бизнесмен Майк Маркулаг бас ментороор сонгож түүнээс бизнесийн ур чадвар, хэрэглэгчийн сэтгэл зүг ойлгох арга барил бол суралцж ирсэн гэж одоо үзсэн байдаг. Харин Стив Джобс хожим нь бол одоо энэ Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукербергт бас зөвлөгөө өгч түүний одоо манлайлах тэр ур чадварыг хөгжүүлэхэд бас тусалж ирсэн гэж үздэг. За мөн одоо Майкл Жордан гэдэг бид нар одоо мэддэг алдарт саксон бөмбөгч, тамирчин. За энэ Майкл Жордан бол залуу байхдаа нэг тухайгийнхаа ахмад тоглогч болон одоо тэр дасгалжуулагч хийжсэн Phil Jackson-ээс суралцж зөвлөгөө авдаг байсан гэж. Тэгэхээр энэ амжилттай яваа хүмүүс бол заавал ямар нэгэн тийм үлгэр дуурайл авдаг юм хүнтэй байдгаа гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нөгөө менторын хувьд бол зөвхөн ур чадвар, мэдлэгийг одоо өвлж авахаас гадна сэтгэл зүйн хувьд маш олон юм гол ур чадваруудыг ментороос дамжуулж олж авдаг гэсэн юм зүйл байна. Тэр тухайн толин тусгалын мэдрэлийн хэсэг гэдэг тархины үйл ажиллагааны хэсгээр дамжиж гэсэн үг тийм ээ. За мөн дараагийн нэг харилцаа бол энэ тохиолдлын шинжтэй төх зүрийн харилцаа гэж байдаг шүү дээ. Бид нар гудамд ч юм уу ямар нэг үйлчлэлийн газар хэн нэгэн хүмүүстэй нэг хальт таарад мэдлээд өнгөрдөг ч гэдэг юм уу. Эсвэл одоо үйлчлэгээний ямар нэгэн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүстэй тодорхой хэмжээнд харилцаа үүсгэдэг. Энэ бол тохиолдлын шинжтэй төр зүрийн харилцаа гэж. За энэ 2020 онд Nature Communication гэдэг дэвсгүүлд нийтлэгдсэн судалгаагаар танихгүй хүмүүстэй богино хугацаанд эерэг харилцаатай байх нь допамины ялгарлыг өдөөж тэр урамшууллын систем буюу урам зоригийг нэмэгдүүлж за сэтгэл зүйн ерөнхий сайн сайхан байдлыг сайжруулдаг болохыг бол тогтоосон байна. За мөн одоо Колумбийн их сургуулийн 14 онд хийгдсэн судалгаа. Coffee shop одоо coffee shop-ийн тэр үйлчлэгч юм уу те бариста гэж. Энэ одоо хүмүүстэй тодорхой хэмжээнд бага зэргийн яриа өрнүүлдэг. Хүмүүсийн тэр өдөр тутмын аз жаргалын түвшин өндөр байдаг гэж одоо бас тэмдэглэсэн байгаа энэ судалгаан дээр. Тэгэхээр бид нар бол зөвхөн одоо үйлчлэгчтэй мөнгөө төлөөд ч юм уу одоо тухайн авах гэж байгаа зүйлээ асуугаад ч юм уу ингээд өнгөрд. Гэхдээ яг энэ үедээ тодорхой хэмжээнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэдэг юм уу болж байгаа үйл явдлын талаар хальт одоо яриа хөөрөө өрнүүлдэг ч юм уу иймэрхүү зүйл бол илүү их нөлөө үзүүлдэг гэсэн санаа байна л да. Тэгэхээр энэ одоо үйлчлэгээ үзүүлж байгаа ч юм уу гудамжинд таарад өнгөрж байгаа төр зүрийн шинжтэй харилцааны нэг том давуу тал нь бидний өдөр тутамдаа байнга харилцаж идэг хүмүүсээс ялгаатай нь бол өмнө нь тэр харилцааны таагүй дурсамж, сөрөг сэтгэл хөдлөлүүдийн дээр туршлага гэх юм уу тийм юмтай огт холбоогүй байдаг. Цоошин харилцаа байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд бол бид нар харилцааг илүү их эргээр эхлүүлэх юм боломжтой. За энэ хүний сэтгэл зүй шууд эргэн нөлөө үзүүлдэг.
өглөө гэрээсээ гарахдаа хөрштэйгөө мэдлэх, ажил руугаа орохдоо үүшлэх, шижүүртэй мэдлэх, цаг агаарын тухай одоо ярилцаад өнгөрөх, цайны цагаараа үүшлэгч, кассын ажилтнтай одоо нээлттэй ярилцах ийм одоо агшнууд гэсэн үг. Ингэх төдийдл бидний сэтгэл зүйн сайн сайхан байдал шууд эерэг нөлөө үзүүлдэг юм байна гэж. Энгийн ээлдэг нөхөрсөгийн харилцаанууд бол допаминыг өдөөж эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. За тохиолдлын харилцан яриануудаа тархины урд хэсгийг гэдэг чинь нөгөө PFC хэсгийг гэдэг чинь гэж байна гэсэн. Ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд нийгмийн тархи гэдэг ийм сэдвийн талаар ярьлаа. За энэ нийгмийн тархи гэдэг бол хэдий үеэс яаж хөгжөөд хүний одоо насан туршид ирээдүйн амьдралд яаж нөлөө үзүүлдэг гэдэг талаар одоо товчхон бас ярьлаа. Тэгээд анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.